За та бүхэнд энэ өдрийн минь төргий. Өнөөдөр бол 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр. Тэгэхээр та бүхэн охиныхоо эмчилгээний төлөө машины дугаар шүрээр эхлэж байгаа ээжийн тухай бас нэлээд сонссон баг. Тэгээ энэ хүн бол соёл урлагийн их сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн техникийн багш Нар Мандах гэдэг хүн юм байгаамаа. Тэгээ одоо яг Улаанбаатар хотод өглөөний 4 цаг 10 минут болж байна. Яг энэ байранд бол нэг цонх гэрэлтэй байгаа. Энэ цонхны цаана Нар Мандах хөгш маань охиныгоо хөл дээр нь босгохоор, охиныгоо эрүүл болгохоор машины дугаар эхлэхэд сууж байгаа. Тэгээд бид нар ч гэсэн нэг өглөө эрт ирээ. Нэг өглөө багшийнхаа одоо тэр шүрээр машины дугаар эхлэж байгаа энэ зүйлийг нь сурыг, багштаа туслая, энэ сайн үлсээ энд нэгдъя гэдэг ингээд соёл урлагийн их сургуулийн залуучууд урагтаар ороод тэр ирээд байна. Ингээд бүгдээрээ хамтдаа дотгошоор. За манайх 4 хүүхэдтэй жирийн одоо дундаж айл. Тэгэхээр хоёулаа бол төрийн аль биегч ажил хийдэг. Тэгээд хүүхдүүд маань бол сурагчид. Нэг маань хүү маань бол цэрэгт байгаа. Тэгээ бага охин сууд маань 14 оны 10 сарын 23-нд төрсөн. Тэгээд 6 сартад нь бол тархины саажилт гэдэг одоо онш тавилсан байгаа. Тэгээд энэ оншийн дагавууд бол нэг жилийн турш одоо битээр ууггүй эмчилгээ сувилганд хамрагдаж байгаа. Энэ саажилт гэдэг өвчин бол ихэнх хүмүүс идэгдгүй өвчин гэж боддог. Гэтэл энэ бол эдгэрэлттэй өвчин. Тэгэхээр ер нь дэлхийн нийтээрээ саажилтыг бол эрт оншилгоо, эрт эмчилгээ хамгийн чухал гэж үздэг. Тийм учраас л одоо цаг алдалгүй би оншилгоонд хүүхдээ авч явахыг зорж байгаа. Одоо тэг Герман явахаар би эмчилгээний одоо оншилгооныхоо мөнгөийг хөрвүүлэх гэдэг одоо энэ шүүлэнлэх ажлыг эхлүүлээд байгаамаа. Тийм ихэр манай ихэр нөгөө энийг сураад манай нөхөр дугаар бэлгэлсэн байхгүй. Би тэгээд яг хүүхдээ ядсан уу юм байж одоо явж ирсэн чинь тэгээд эндээс харахад хэлбэр өмшин мөртлөнгөө бас их ажиллагаа ардээ. Ямар санд анх 4 цаг хийх үдээ нэг дугаарыг. Тэгэхээр их буруу хийсэн байх гэсэн. Нүдэ дутуу хийчихвөө эсвэл дутуу татсан уу. Тэр айгуугаа жигэд цэвэрхэн яг ингээ ирээсэн болох хэрэгтэй байхгүй юу? Танаа огт бол тархины саажилттай, ДЦБ-д өвчтэй. Та одоо энэ өвчний талаар мэдхүү гэж хэлсэн. Тэгээд энэ өвчин бол одоо ийм учир шалтгаантай энэ одоо судлаараа гэдэг. За ингээ тэр бол одоо жинхэнэ зүгээр үүлгүү тэнгэрээс аян буухын ядаа адилхан болсон. Тэгээд эхний одоо өдөр хоногуд бол нэлээд хүнд байсан л да энэ өвчнөд эвлэрэх энийг одоо хүлээн зөвшөөрөх тэгээ энэ өвчний орчин шалтгааныг олох гэж. Тэгээ яг зүгээр миний хувьд бол хин нэгийг буруутгахыг хүсээгүй. Мэдээж олон шалтгаан байгаа энэ саажилт олох. Нэгэн шалтгаан тодорхойгүй тохиолдолд хин нэгнээс буруу ирээд одоо юу гэдэг өөрийгөө тайтгаруулах тийм аргыг бол илэрхийлээгүй. Тэгэхээр одоо юу гэдэг манай эрүүл мэндийн салбар буруутай, эмч нарын ачаал ихтэйгээс болсон, эсвэл манай хяналтын эмч надад анхааруулаагаас болсон ч гэдэг юм эмх бол зориагүй харин зүгээр хүүхдээ яаж хурдан би сайжруулж чадах вэ? Хүүхдээ хэрхэн тусалж чадах вэ? Хүн бол өөрөө хувь заяага тээж төрдөг. Гэхдээ тэр хувь заяаг өөрчилж чадах тэр хүч чадал эцэг ихэд байдаг гэж би боддог. Ийм төрсөнд бол одоо хэн нэгэнд гомдох ч юм уу энэ одоо азгүй хувь заяа гэж би бол хүлээж аваагүй. Охиноо би бурхны бэлэг гэж хүлээж авсан. Энэ миний амьдралд ирсэн аз жаргал. Энэ миний амьдралд ирсэн баяр баясгалан. Тэр хүмүүс боддог л доо энэ хүүхийг зовдөг байх өвчтөе өвгтдээ их хөрхий гэж. Минийдээ зовсон өдөр олон байсан ч үйлсэн өдөр олон байсан ч энэс өдөр минь илүү олон байсан. Охин минь их хүчтэй эрчтэй бас энийхэн жаахан биендээ даамуу хүнд ачааг одоо даагаад байж байгаа нь бол намайг өөрөөс минь илүү их хүч гарахыг бол шаардсан. Тийм учраас охиндоо яа туслах вэ гэж бодоод тэгээд охиндоо туслах тэр гарцуудыг бол тасралтгүй илж хайсан. Тэр энэ бол зөвхөн миний хүшилтэй, саажилттай одоо хүүхдтэй бүх гэр бүлийн бүх эцэг эхчүүдийн одоо хайж байгаа, ирж байгаа, санаж байгаа, сэтэж байгаа тэр ажлууд бас адилхан гэж би бодож байна. Сэрэг бол онтой ээж ах онтонд. Тэр түргүү бас жоох онцоод байна. Тэгээ яг хөө би ажлынхандаа марзагнаад шүр сууд компани захирал болсоо гэж. Тэгээ энэ компани танай компани хэдэн хүнтэй вэ гэхээр 3 ажилтнтай би өөрөө захирлаа. Тэгээд одоо пул тайны 2 ажилтан би гэдэг. Энэ манай 2 охин. Тэгээ дунд охин маань 9 настай. Тэгээд том охин маань 14 настай. Тэгээ энэ хоёр маань одоо эхний өдрүүдэд бас надад маш сайн туслаад өдөр шөнөгүй надтай хамт суугаад тэгээ хүүхд болохоор шинэ юмд их сонин садан хандж исэн. Тэгээ сар гарны дараа бол манай хоёрын их сулраад
Тэгээ одоо бол манай ерсүү суд гэхээсээ илүү өөр зүйлд нь илүү анхаардаг болсон. Тухайлах юм бол одоо хүргэлтийн систем рүү бас битээр орж болох уу гэж. Тэгээ одоо манай ангийнхан тусалж өгч болно, дэмжиж өгч болно хүргэлцээ. Тэгэхээр одоохондоо бол чи жаахан байна болохгүй. Одоо аваар усул гаргах юм уу? Тэ ямар нэг гэмтэл болов болохгүй. Тийм учраас ээж нь чамаар хөргүүлэхгүй. Тэгэхээр одоо гомдоод өөр юу хийж болох вэ? Захиалга олж ирээ гэдэг. Эдгээр бол бас ажлын байраа аль солиод байгаа л та. А тэгээ хэлэхээр бол би бол ганцаараа үлдсэн. Тэгэхээр би ч одоо захирлаасаа цэвэрлэж хүртэл ажиллаа өөрөө хийж байгаа компанид. А тэгээ манай хагас цагийн ажилчид буюу part time ажилчид энэ бол миний шавнар. А тэр маань хичээлийнхаа цав заагаар бас зарим нь одоо хичээлгүй өдрөө ингээд тусалж надад хийж өгч байгаа. Тэгээ энэ шүр хэлгээд одоо 2 сар болж байна. А энэ хугацаанд бас чамгүй мөнгө хуримтлаж чадсан. А гэхдээ энэ маа битэрийн имчилгээний одоо зорьсон зардлын маань одоо 50% ч хүрэхгүй. Магадгүй энэ нэг өнөөдөр ингээ миний хийж байгаа хин нэгэн зовлонтой те хөөхий яасан ядарсан бэ гэж харагдаж байгаа боловч дараа нэгэн өдөр бол энэ миний аз жаргалын нэг түүх байх болно. Энэ бол дурсамж байх болно. Тэгээ тэгж бодож би бас одоо их тэмдэглэл хөтэлдэг. Тэгээ тэр тэмдэглэлээ бол нэрлэхдээ охины минь идэрэлтийн түүх гэж нэг тэмдэглэдэг. А тэгээд өдөр болгон орчин имчилгээ бүх юма бичдэг. Тэгээ хожим бол охиндоо чи бол ийм урт замыг бидэнтэй хамт туулаад энд хүрсэн шүү гэдгийг би бас хэлхийг хүсдэг. Миний бас нэг зорж байгаа зорилго бол энэ бол одоо юу гэдгийг бууж хөвчин бишээ бид нар бүгдөө тэмцэх юм бол үрсээ үр дүнд хүрч чадна гэдгийг бас харуулахыг хүсэж байгаамаа. Ер нь бол энэ ийм хүүхдтэй болоод энэ орчинд ороод эхлэхэд бол яг ийм хүүхдтэй эцэг их ийм хүүхдэд хандсан сэтгэл зүйн үйлчилгээ бол манад ховор энэ их тутмаг тэгээ энэ их хэрэгтэй гэдэг нь анзаардсан. Тэгээд би бол одоо цаашаа бас өөрийгөө сэтгэл зүйн тал дээр ялангуяа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүл тусалдаг ийм хүүхдүүдэд хандсан тийм одоо ажил эрхлүүлсэн гэж бодож байгаа. Тэгээ энэ одоо юу гэдгийг ганцхан нар мандах өөрөө мундагтай ч юм уу нар мандах одоо их сэргэлэн цовоодоо энэ хийгээд байгаа биш. Ээж бүхний сэтгэл зүрхэд дотор энэ өвчтөе хүүхдэд ээж бүхний сэтгэл дотор хүүхдээ эрүүл байлгасан гэдэг чин хүсэл хорон бүр байдаг. Хизээж энэ бодол биднээс бас салдгүй. Тэгэхээр тэр ээжүүдэд ч гэсэн зариулаад хүч өгье, урам өгье, хэдэн ч гэсэн чиг заая гэж одоо би бас бодсон. Тэгээд яг хуу залуу ээжүүд маань бас хаана хэн хандхаа мэдэхгүй байдаг баг. Одоо яг ингээд нийт зарлаад би энэ одоо хүүхдтэй ингээд танил тусалж буугаад эхлэхэд бол дандаа ийм хүмүүс хандсан. Тэгээд таны имийг үлсэн чи би өөрөө тухайн уншиж байгаа юм шиг таны имийг үзээд би өөрийгөө үзэж байгаа юм шиг санагдлаа гэсэн сэтгэлүүд бол маш их ирсэн. Тэгээд тэд ч гэсэн бид надтай холбогдож зовлон жаргалаа хуваалцж байна. Тэгээд саяхан уржигдардаа би гутлаа янзлуулаад гуталчин зогсож байгаа. Тэгээд төлбөрөө төлөх болсон чинь миний хажууд бас гутлаа засуулж байсан охин ихчээ би таныг харсан. Би бол утасны дугааргүй машингүй учраас би утасны дугаар хэлүүлж чадахгүй. Би тэгээд таны гутлын энэ засварын мөнгийг төлөөгөөд гарсан. Тэгээд би их маш их баярлсан. Тэр үед яг гэвэл монголчууд маань бүхээр одоо тийм сэтгэлтэй нь бол харагдсан. Тэгэхээр өдөр болгон өглөө 4 цаг босно гэдэг жирийн сонсоход хэцүү юм шиг боловч үүний цаана одоо хүүхдтэй хүрэх зорилго минь ойртох тусам одоо ядарсан ч гэсэн ядраагүй байж чаддаг. Бурхан бол хүнийг даах завланг нь өөрүүлдэг гэсэн. Тэгэхээр энэ бүхэн маань одоо ингээд зайлшгүй одоо туулах ёстой тийм зам юм гэж би бол хүлээж авч байгаа. Ирээдүйг төсөөлөн ботход миний охин бол тийм их сэргэлэнд ялалтсан нүдтэй айгүй тийм сайхан инээмсэглсэн царай миний нүдэнд харагддаг. Тэгэхээр тэр дүр төрхийн төлөө би өнөөдөр ингээд одоо нойроо хугаслаа сууж байгаа. Энэ бол зовлон биш юм аа. Энэ бол ирээдүйн тэр сайхан ихтгэлт тэр ирээдүйн төлөө хийж байгаа миний одоо хүчин чармал гэж би ойлгож байгаа.